5 овгийг нэгтгэх үйл ажиллагаа нь бүтлгүүцсэний дараа Нил Ягаан могоо баруун гараа дагуулсаар элсэн цөлд хаач юм нэг газар элс ухаад зогсож байдаг. Итгэл найдвараа алдахын даваан дээр нэг хатуу зүйл хурц доор нь тулахад Нил Ягаан могоо бариулыг нь эргүүлнэ. Тэрхүү мөчөд тэдний доороос Ороборсын алдагдсан эртний хот гарч ирлээ. Харин манай хэд могоонуудыг хэрхэн зогсоох талаараа ярилцж байх ба гэнэт аюулын тохиолдол дугарч эхэлнэ. Тэд дэлгэц дээр очин харахад хэсэг могоонууд ойролцоох парк дээр асуудал үүсгэж байгаа харагдана. Нинжанууд зэвсгээ унаа болгож хувиргасаар парк дээр сүртэй гэгч нь очиход дээрийн тэднийг аварсан самурай аль хэдийн могоонуудын учрыг олсон байдаг. Үүнээс үүдэн хүмүүс нинжануудаас илүү самурайд дуртай болох болжээ. Манай хэд үүнд нь дургуутсан самурайд атаархаж эхлэхэд Сенсэву тэдэн дээр ирж самурайтай өрсөлдөн өөрсдийгөө илүү хурцлахыг хэлж өгнө. Харин нинжнууд самурайтай бус дотроо бие биетэйгээ өрсөлдөхөөр шийдэх ба энэхүү нууцлаг самурай яг хэн болохыг мэдсэн хүн нь ногоо нинжа болно хэмээн өрсөлдөөнийг эхлүүлнэ. Гэвч нөгөө самурайч нь бүгдээс нь нэг алхам төрүүлээд байх бөгөөд нинжанууд түүнийг хэн болохыг мэдхээр оролдохч бүтлгүүтээд юр болсонгүй. Харин манай тулгаа хийх ажилгүй үйдсэн амтэн тоглоомын газруудаар хиссэн шиг явж байгаад хэсэг могоонуудтай тааралдана. Тэрээр зүсээ хувиргаад тэдний автобусанд цуг суугаад амждаг. Автобус өдөржин явсаар нөгөө эртний алдагдсан хотод ирэх ба тэр үеэр Нил Ягаан могоо агуу залгигчийн хөшөөний урд 5 овгийг дахин нэгтгэхээр үзнэ. Гэвч өмнөх үйл явдлаас болоод Нил Ягааны үгийг бус тулаан үзхийг могоонууд хүснэ. Тиймээс Нил Ягаан бусад 4 удирдагчтай ганцаар тулдахаар болдог. Тэрээр эхэндээ гайгүй үзэж байсан ч 4-ийн эсрэг учраас сүүл рүүгээ балбуулан доош унахад цэнхэр могоо түүнд нөгөө могооны эсрэг ашиглагдах лимбийг нууцаар өгнө. Тулаан эхлэхээс өмнө Нил Ягаан цэнхэр могоо хоёр хоорондоо хувилдсан нь энэ байлаа. Ийхүү тэрээр бүх овгийн удирдагчдыг доороо оруулж могоонуудын одоогийн хамгийн том эрх мэдэлтэн удирдагч нь болон хувирна. Харин тулгаа бүхийх гэж байгаад санаандгүй гарт байсан зүйлээ унгаан өөрийгөө илчлээд өгчдөг. Тулгааг алга болчхоор нь тэд түүнийг орхисон газартаа буцаж очин үлдээсэн мөрийг нь дагсаар могоонуудын алдагдсан хотод ирлээ. Тэднийг нөгөө газарт ирэхэд тулгааг торны цаана хорьсон байх ба манай хэд их юм бодлгүй түүнийг аврахаар явхад тэдэнд зориулж тавьсан байсан занганд орчихдог. Тэднийг гинжилсээр тулааны талбарт авчирхад цаад хаалгаас нь тэдний өрсөлдөгч самурай гарч ирнэ. Могоонд дургүй самурай тэдэнтэй нэгдэж магадгүй гэсэн чинь урдаас нь дайралт ороод ирдэг. Ямар ч зэвсэггүй нинжа нар самурайн эсрэг бултахаас өөр зүйл хийж чадахгүй байсан тул бүгд спинжицүү ашиглан хоорондоо нэгдэж том хуй салхи үүсгэн самурайг унгаж чадна. Гэвч Нил Ягаан тэднийг амьд үлдээх бодлого байсан учраас тэрээр талбайг далий хэлбэрт оруулж доорх нүх рүү унгаахаар оролдоно. Өөрийнх нь амман адил эрсэдсэн самурай нинжануудыг өөрөөс нь сайн барихыг хэлж пуужингаа ашиглан дээш хөөрлөө. Гэхдээ даацны хитрээд байсан тул самурай нинжануудыг биш өөрийгөө самурайн биенээсээ салган могоонуудтай тулдахаар доош буудаг. Шуудхан Нил Ягаан руу дайрахад тэрээр тулгааг бамбай болгож ашиглах тул самурай төхөөрөмжөө ашиглан алтан зэвсгүүдийг өөртөө аван тэндээс зугтана. Нинжанууд газардахад галаа тэдэнтэй цуг байдгүй ба өөр газар ганцаараа байхад нь самурай хажууд нь газардаж таардаг. Ингэснээр галаа самурай хэн гэдгийг мэдэж авна. Тэд ямар нэгэн даалгавар гарч ирэхэд Сувдаг хамт явахыг нь хориглон тэдэнд туслахыг зөвшөөрдгөө байжээ. Тийм учраас Сувда дүрээ хувирган самурай болж өөрийнхөө баатар болсон аж. Сувдад тэд биш тэдэнд Сувда хэрэгтэй гэдгийг галаа инхүү ойлгож авдаг. Сувда түүнээс үүнийг нууц хэвээр нь хадгалахыг хүсэхэд галаад ногоо нинжа бодогдоод эхэндээ дургүй байсан ч дүүгийнхээ төлөө зөвшөөрнө. Харин тулгааг өөр өдөр нь аврахаар болдог ба тэр хүртэл нинжанууд хүчний бэлтгэл тасралтгүй хийсээр бараг хязгаартаа хүрчээ. Тэднийг харсан Сенсэву биеийн хүчнээс гадна өөрсдийн сэтгэлд буй саад бартааг зайлуулан сэтгэлгээгээ өөрчилж хатуужилтай болох хэрэгтэйг тэдэнд хэлнэ. Сенсэву агуу залгигч гих могоон талаар хэт санаа зовоод байсан тул шавнар нь түүнээс ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм уу хэмээн асуухад Сенсэву тэдэнд дэлгэж байгаагүй түүхээ хуваалцлаа. Тэрээр эзэн Гармадонтай хүүхэд байхдаа зүү орох зайгүй дотн байсан ба нэг өдөр бэлтгэл хийж байгаад Сенсэву сэлмээ хашаа давуулаад алдчихжээ. Тэрээр өөрөө сэлмэндээ явахгүй гэж зөрүүдлэхэд Гармадон түүний өмнөөс явж сэлмийг нь авах гэж байгаад могоонд хатгуулчихж гинэ.
Гэвч тэрхүү могой нь энгийн нэг могой биш ба хоол идэх тусам зогсолтгүй мөнхөд өсөн томрох чадвартай одоогийн нил ягаан могойны сулан тавих гээд байгаа агуу залгигч гэх нэртэй могой аж. Хатгуулсан цагаасаа эхлэн түүний ахын сэтгэл санаа нь эрс муугаар өөрчлөгдөн хувирж Сенсэвүүг үргэлж буруутгах болжээ. Тийм учраас 4 соёот элдийг могойнуудаас урьдан олж агуу залгигчийг суллах боломж тэдэнд өгөхгүй байх нь ямар чухал гэдгийг Сенсэвүү дурдлаа. Үүний дараагаар Сенсэвүү нэгдэн хүчрхэг болсон могойнуудын эсрэг тэдэнд туслах нэгнийг олохоор нинжануудыг орхин хол замд гардаг. Харин нил ягаан болон бусад могойнууд 4 соёот элдийг хаанаас яаж олохоо мэдэхгүй толгоогоо гашилган зогсно. Нинжанууд ялгаагүй аргаа барчсан соёот элдийг олсон хүн байвал бидэн рүү залгаарай гэсэн цаас хан дээр наагаад явж байдаг. Ингээд явж байтал зоргоогийн анхаарлыг нэг зүйл татсан нь нөгөө шонхор тэдэн дээр хүрээд ирсэн байлаа. Манайхан чи энэ бол Азийн дохио гэсээр шонхорыг дагсаар маш хол замыг туулдаг. Зоргоогоос бусдын замын дунд ядарн түр амьсгаа авахад тэрээр ганцаараа шонхорыг дагна. Гэвч шонхор нисэж явсаар яагаад чим доошоо унах ба зоргоо очиод харахад тэрхүү шонхор робот болж таардаг. Тэрхүү мөчөд нэгэн тулааны робот гарч ирэн зоргоог халдагч гэж үзэн түүн рүү дайрж эхэлнэ. Хажуу тийшээ харахад шувуу дээрх тэмдэгтэй адилхан тэмдэгтэй хаалга байх ба зоргоо тэрхүү газар руу орсоор ширээн дээрх зүйлийг харснаар өөрийгөө мөн адил робот гэдгийг мэдэж авдаг. No! It can't be! No! No! Бусд нь үүнийг мэдэж авчихад яагаад зоргоог бусдаасаа өөр аашилдаг шалтгааныг мэдэж аван түүнийг хүнч бай, роботч бай, юу ч болсон өөрсдийнх нь жинхэнэ анд нөхөр гэдгийг хэлэн зоргоог тайтгаруулахаар оролдоно. Тэд зоргоог бүхий л аргаар сэтгэлийг нь засахаар оролдоход тэрээр өөрт нь баг зэрэг юм бодох цаг, хувийн орон зай хэрэгтэй байгааг хэлснээр бусд нь зоргоог орхин гарлаа. Гэтэл тэдний мод гэж харж исэн зүйлс нь үнэндээ амьд мангас байсан ба саяны тулааны робот эдгээр мангасуудыг зайлуулах үүрэгтэй байжээ. Нинжанууд ганц хоёрыг асуудалгүй зохицуулж чадах хэдий ч мангасуудын тоо тэдний хувьд хэтэрхий их байлаа. Харин зоргоо өөрийн биед байх дурсамж гих товчийг дарснаар өнөөх хүртэлх өөрийн амьдралыг санах нь тэр. Зоргоог нэгэн эрэгтэй зохион бүтээгч бүтээсэн ба тэрээр түүнд ухаан орсон цагаас нь бүгдийг зааж өгчээ. Цаг хугацаа өнгөрсөөр зохион бүтээгч залуу өөд болохоосоо өмнө зоргоог өөрт нь хизээч байгаагүй хүүн гэдгийг хэлж түүнд их хайртай учраас зоргоогийн сэтгэлийг шархлуулахгүй гэсэндээ дурсамжийг нь үгүй хийжээ. Ийхүү зоргоо өөрийн эцгийг санаж өөрийгөө хэн байсан, ямар амьдралаар амьдарч ирсэн гэдгээ бүгдийг нь мэдэж авснаар сэтгэл нь буцаан сэргэж найзуудтай туслахаар мангасуудтай тулалдаж эхэлнэ. Leave my friends alone! Just go! Үүний дараагаар тэрхүү мангасуудын хатан гих илүү хүчрэхэг том биетэй мангас тэдний урд гарч ирэхэд зоргоо түүнийг өөрийнх нь найзуудыг гэмтээхийг зөвшөөрөхгүй хэмээн хэлдэг. Hold me back! I know who I am! Nindroid, yeah. Whatever. Жинхэнэ өөрийгөө хэн гэдгийг мэдэж авсан зоргоо Сенсэвүүгийн хэлээд байсан дотоод зүрх сэтгэлийнхээ бартаа зовлонг зайлуулан давж гарснаар зоргоо өөрийн жинхэнэ авьяас чадвар хүч чадлаа нээж чаддаг. Нөгөө талд нил ягаан толгоогоо ажилуулсаар эцэст нь арай гэж нэг арга олдог нь. Тэрээр бүхий л удирдагчдын таягийг нийлүүлэн тавьж таягандах өөр хорнууд нийлснээр 4 соёот элдний байршлыг харуулах газрын зураг үүсгэн тэр. Харин Сенсэвүү галыг тойруулан нэгэн цай асгаснаар өөр хэмжээст рүү хүргэх хаалгыг үүсгэн дотор нь ороход түүний ах эзэн Гарматан Сенсэвүүг угтаж авдаг. Дараагийн өдөр нь сувдаа газар доороос олдсон эртний могоон арга ясыг бусаддаа үзүүлэн мэдээлэл өгж байдаг. Могоон хор хүний биед ороход хүнийг могоо болгон хувиргаж, мотоцид оруулдаг ба ерөндгөөс гадна үүнийг зогсоох ганц арга нь зүрхний цохилтоо хит өндөр хэмжээнд хурдан цохиулах хэмээн дурддаг. Тэд хідэн тийшээ тарцгаахад очроо эргэлзэж байгаад
Сандарсаар Сувдааг болзоонд урах бөгөөд Сувдаа зөвшөөрж орой гэгээ буухад тэд уулзахаар болно. Очроо үүнд ихэд баярлж байгаад санаандгүйгээр арга ясанд буй соёонд хурууга зүсчихдэг. Нөгөө талд эзэн Гармадон энхүү там мэт бараан газарт байхдаа их тухтай яг л гэртээ байгаа юм шиг байдаг ба энхүү газрын хар шид түүнийг 4 гартай илүү хүчрэхэг болгосон байдаг. Ингэснээр боломжгүй зүйл боломжтой болж Гармадон 4 алтан зэвсгийг нэгэн зэрэг эзэмших боломжтой болжээ. Сенсэву болон нинжанууд өөрийг нь зогсоохыг зөвшөөрөхгүй гэсээр Гармадон түүн рүү дайрч эхэлнэ. Сенсэву мангасуудад алагдахаасаа өмнө Гармадоныг зогсоохоор ирээгүй гэдгээ хэлж өөрийнх нь хүү аюулд байгааг түүнд сануулна. Хүүгийнхээ талаар сонссон Гармадон Сенсэвуг татаж гарган яг л өөр хүн шиг болж хувирах ба тулгаад туслахаар нөгөө ертөнц рүү хамтдаа явцгаахаар болдог. Гэвч Сенсэвугийн энд ирэхдээ ашиглаад байсан хаалга үүсгдэг цайн дуустсан ба нөгөө ертөнц рүү буцахын тулд ганц л зам бий гэдгийг Гармадон хэлнэ. Тэрхүү зам нь их урт аюултай зам бөгөөд өөр сонголтгүй тэд хэд харанхуй болохоос өмнө замдаа гарлаа. Энэ үеэр могоонууд эхний соёот илд байршиж буй тоглоомын парк дээр ирээд байлаа. Харин нөгөө талд очроогийн гар нь аль хэдийнэ ногоороод эхэлсэн байх ба тэрээр Сувдаатай болзоонд явж түүнийг өөртөө татах ганц боломжоо алдахыг хүсээгүй учраа Бэйлигээр далдлан нээх тоосонгүй. Ийхүү орой болж тэр хоёр парк дээр болцож эхлэх ба цаг явах тусам очроо улам л могоо шиг болоод байдаг. Могоонууд газрыг ухсаар эхний соёот илдийг гартаа оруулахтай зэрэгцэн тэднийг зогсоохоор манай 3 ирээд байлаа. Зоргоо өмнө мангасуудын эсрэг хэрэгэлсэн шиг агаарт хөөрж могоонуудыг хөлдөөхөөр үзэхэд чадвартаа дасаагүй тэрээр санаандгүй бусдыгаа хөлдөөгөөд хайчихдаг. Харин очроо нойлд орчход гарч ирэхгүй байхаар нь Сувдаа түүнийг орхин могоонуудыг зогсоохоор ирсэн байлаа. Төхөөрөмжийн саадлаас болоод Сувдаа дээшээ хөөрж чадахгүй газарт гүйсээр байгаад могоонуудад баригдчихдаг ба тэд түүнийг галзуу хулганад бэхлэн тоглоомыг ажилууллаа. Очроо могоонуудыг зогсоон соёот илдийг авч болох байсан ч тэгэхгүйгээр Сувдааг аврахаар түүн дээр очин хажууд нь суудаг. Тэд галзуу хулганыг зогсоож чадахгүй байсан тул Сувдаа өгөхөөсөө өмнө түүнд өөрийгөө самурай байсныг мөн очроог өөрөөр нь л байхад хамгийн дуртай гэдгийг хэлэн түүнийг үнсээд авдаг. Хайртай охиноосоо үнсэлт авсан очроогийн зүрх нь хүчтэйгээр цохилж могоон хор арилснаар буцаад хүн төрхөндөө орох бөгөөд тэрээр Сувдааг эцэст нь өөртөө дурлуулж жинхэнэ өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөж чадсанаар түүний сэтгэл зүрхэндх саад бартаа нь арилж зоргоогийн адилаар өөрийн бүрэн хүч чадлыг нээхэн тэр. My true potential. Тэд эхний соёот илдийг өгөөд явуулсан ч улам хүчрэхэг болж байгаадаа сэтгэл хангалуун байх бөгөөд могоонуудыг удахгүй зогсоохоо хэлдэг. Ийхүү дараагийн анги эхлэхэд могоонууд 2 дахь соёот элдний байршил дээр ирж илдийг авах дээрээ тулахад тэдний урд маш олон занга байгааг мэдэж авна. Тийм учраас тэд тулгааг төрүүлээд явахыг шаардна. Үххийн нагуур тулгаа элд дээр очиход яагаад чим тэднээс урьдтан хэн нэгэн элдийг авсан байлаа. Харин бид нэгэн сонирхолтой зүйл мэдж авдаг нь 2 дахь соёот элд хаана байгааг Батагийн аав нь мэдж байж магадгүй болдог. Аав нь тэмцээнд оролцсон тэрхүү элдийг шагнал болгон хүлээж авсан ба тэмцээнийг зохион байгуулагч нь соёот элд шиг сонин хачин зүйлс цуглуулдаг аж. Гэвч тэрхүү шагнал жил болгон тэмцээний шинхэн ялагчд шилждэг бөгөөд одоо соёот элд хаана байгааг ааваасаа л асуухгүй бол Бата өөрөө бол мэдэхгүй байлаа. Нэг асуудал нь Бата аав руугаа залгахыг хүсэхгүй байх бөгөөд учир нь аав нь Батаг өөр шигээ урлагийн хүн болохоор хүчлэн хотод сургуульд оруулж өгчээ. Харин Бата одоо хүртэл сургуульдаа явж буй мэт жүжиглэн аавдаа захиа бичиж өөрөө бол нинжа болчихсон явж байлаа. Үүнийг нь сонссон бусд нь Батаг аав руу залгуулахаар ятгаж эхэлдэг. Харин Сенсэву болон Гармадон замдаа явсаар нэгэн уул руу авирах ба чулуун мангасууд тэднийг хүрээлэн дайрч эхлэхэд тэр хоёр хамтран тэдний эсрэг тулалдаж эхэлнэ. Watch out, brother! Нөгөө талд Бата нинжа гэдгээ нуусаар найзуудаа дагуулan аав дээрээ зочлоод байлаа. Тэд ааваас нь соёот элдэн шагнал хаана ямар хүнд байгааг сургалан асуухад тэрээр элдэн соёот шагнал бол зүгээр байж байгаад авчдаг зүйл биш. Та нар тэмцээнд оролцсон дэд байрт шалгарч анир төртэйгээр түүнийг хүртэх ёстой гэд тэдэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй.
Сонголтгүй болсон манай хэд тэмцээн хүртэл аавынх нь доор бүжгийн бэлтгэл хийхээр болдог. Харин хоёр могоо гудамж метрлэж явж байгаад нөгөө тэмцээний хуудсыг нь олж харан нэл ягаан могоод мэдэгдэх нь тэр. Нөгөө ертөнцид Сенсей Ву Гармадон хоёр бие биедээ тусалсаар Нинжиго ертөнцид хүргэх хаалганы өмнө ирээд байлаа. Гэтэл Гармадон хүүгийнхээ талаар санаа зовсондоо биш, Нинжигод ирэхийн тулд энэ хүртэл явсан байх ба Сенсей Вуг түлхэн унгааж ардаас нь өөрөө үсэрсээр хаалга руу орлоо. Гармадон өмнө нь Нинжигод ирж чадахгүй, тэрхүү газартаа гацсан буй шалтгаан нь түүнд уул руу авирахад мөн мангасуудтай тулалдахад туслах хүн байхгүй байсантай нь холбоотой аж. Ийхүү Гармадон Сенсей Вуг ашиглан хаалган дээр ирж удаан хугацааны дараа эргэн ирэх нь тэр. Харин манай хэд тэмцээндээ ороход бэлэн болсон байх ба Батагаас бусд нь жинхнээсээ шударгаар өрсөлдөн тэмцээнд ялахыг бодож байхад Бата эсэргүүцэн худлаа үнэн бүжиглж байгаад шагналыг хулгайлахыг эрмэлзэнэ. Энэ бүх яриаг нь аав нь сонсчихдог. Бата энэхүү боломжийг ашиглан бүхий л үннээ аавдаа дэлгэх нь тэр. Энэ бүх жил сургуультай яваагүй болон өөрийнхөө сайн чаддаг зүйлийг олж өөрөөрөө бахархдаг, мөн шагналыг хулгайлж дэлхийг аварна гэдгээ хэлэхэд аав нь дургуутсан. Хулгай дээрэм хийх нь зөв гэж боддог хүүгээрээ бахархаж чадахгүй хэлж Батаг гэр бүлийнхээ гутамшиг болохыг нь харж чадахгүй гэсээр тэмцээнийг орхин явлаа. Үүнтэй зэрэгцсэн хэсэг могойнууд тэмцээнд мөн адил оролцохоор ирсэн байх ба нэл ягаан шүүгчдийн нэгээр нь сууж байдаг. Тэд шагналыг хулгайлахаар ирсэн нь энэ байх ба могойнуудаас урьдчилж шагналыг хулгайлах хэрэгтэй хэмээн очроо хэлэхэд Бата энэ удаад шударгаар өрсөлдөн тэмцээнд өөстийн хэв маягаар ялж цомыг өөрсдийнх болгохоо хэлдэг. Сөөнгдүү хоолойтой могойнууд дуулж дуусахад шүүгчд тааруухан оноо өгөх бөгөөд нэл ягаан тэднийг хүчилснээр тэд өндөр оноо авдаг. Харин дараагаар нь нинжа нарын үзүүлбэрээ үзүүлэх цаг иржээ. Зүйлбэрийн төгсгөлд Бата хамгийн хэцүү гэж нэрлэгддэг бүжгийн хөдөлгөөнийг хийснээр 2 шүүгчээс 10 оноо авдаг. Нэл ягаан тэг оноо өгсөн ч түүний залгисан байсан жинхэнэ шүүгч дотроос нь гараа гаргаж ирэн нэгийн тоо зурснаар нинжанууд төгс оноог авч шагнал албан ёсоор тэднийх болдог. Харин аав нь энэхүү гайхалтай мөчийг хараагүйд Бата их л сэтгэл дундуур байх ба тайзны ард ирэхэд аав нь гарч ирэн бүгдийг нь харснаа хэлж тэмцээнийг үймүүлэх гэж байсан могойнуудыг зогсоон зөв зүйлийн төлөө зогссонд аав нь Батагаар бахархаж урлагийн замаар бус өөрийнхөө сайн чаддаг замаар явахыг хэлж өгдөг. Энэхүү мөчид могойнууд аавынхан дээрээс баахан юм унгаах ба энэхүү боломжийг ашиглаад 2 дахь соёот элдийг нэл ягаан аваад явах нь тэр Батад санаа зовсон тэд түүн дээр очиход доороос нь гэрэл цацраад эхэлдэг. How did we survive that? Cole's found his true. Аав хүүгийн ээдрээтэй харилцаа Батагийн сэтгэл зүрхэнд бартаа саад гаргаж ирэн түүнийг хойшоо татдаг байлаа. Гэвч Бата ийхүү аавтайгаа уулзраа ололцсноор өөрийн бүрэн хүч чадлыг нээж чаддаг. Харин галаа ганц өөрийнх нь бүрэн хүч нээгдэхгүй байгаад урам нь хугарч байлаа. Могойнуудад соёот илдээ алдсан ч дахиад 2 илд байгаа учраас тэд нэг санаа зовхгүй байх бөгөөд нэг сайхан дурсамжит зурагтай болоод авлаа. Тийм ээ, тэд яах аргагүй нэг гэр бүл аль хэдийнэ болсон байв.